За энэ удаагийн дугаарыг сонсож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Bob 2020 хөтөлбөрт оролцож байгаа багш нартайгаа ярилцж байгаа дугаарын маань дараагийн дугаарт бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаарт college based coursing psychology сэтгэл судлалын хичээлийг заахаар оролцох гэж байгаа нараатай өнөөдөр ярилцахаар бэлдсэн байна. За тэгээд бүгдээрээ нараатай танилцгаая. Сайн байна уу? Намайг Гэрэл Додын Наран Тоглоо гэдэг. Энэ жил 21 настай. Энэ жилийн Bob-ийн онлайн программын psychology хичээлийг college based хичээлийг заахаар замнаж байгаа. Тэгээ сайхан psychology болон sociology minor төгссөн. Тэгээ өнөөдөр манай graduation болсон. Тэгээ нар ерөөсөө нэрээ манай graduation cap байхгүй. Нэг ингээл байж. Тийм. За, тассал байгаа юм шүү те. Тэр нь ч өөрөө хийсэн. зүгээр iPad. Тэгээд энэ гут нөөний юу гутлын үдээс. Окей. Ямар ч гэсэн байгаа situation-ээс илүү ингээд ихийг авахыг хүссэн байх нөө нэг зар байд. Окей, зөв. За энэ удаагийн ингээд энэ жилийн Bob-д анх удаа бид нэг college based course-ыг offer хийж байгаа шүү дээ. Тэгээд анх psychology гэдэг эсвэл судлал гэдэг хичээлийг заах гэж байгаа. Тэгэхээр манай сонсогчид магадгүй ялангуяа Bob-ыг өмнө жилүүдэд мэддэг байсан хүүхдүүд энэ ямар хичээл юм болоо гэж жоохон мэдгүй байж магадгүй. Чи өөрийнхөө заах байгаа хичээлийг тавчхан танилцуулаач. Тэрний дараа хоёулаа дэлгэрэнгүй яриа. За энэ удаагийн Bob болохоор анхны удаа college based course орж байгаа зааж байгаа. Тэгээд манай сэтгэл судлалын хичээл болохоор ерөөсөө ямар ч хүнд хамаагүй ерөөсөө ийм сэтгэл зүй гэдэг ямар судлал байдیں۔ Тэгээд ийм мэргэжил нь яг яадیں гэдэг тиймэрхүү талаас нь ерөөсөө хичээлийг заа гэж бодож байгаа. Ерөөсөө одоо жишээлбэл тийм доторх нөгөө яг theory одоо бүх яг хичээл гэдэг утгаасаа илүү зүгээр энэ сэтгэл зүй ямархуу мэргэжил юм бэ? Энэ мэргэжил тань тохирох уу гэд би ерөөсөө өөрийнхөө одоо сурсан бүх юмнасаа хуваалцаад тэгээд дээрэс нь өөр одоо миний таних одоо бүх профессор одоо миний мэддэг профессорудаас ингээд яриа аваад тэднэрийг ингээд юу сурагчтай хүргээ тэгээд ер нь psychology гэдэг нь иймэрхүү мэргэжил юм байна. Дотроо ийм олон судлал байд юм. Тэднэр нь ийм байд юм байна. Тэгээд ерөөсөө psychology гэдэг нь таны мэргэжилд одоо та psychology гэдэг мэргэжлийг сонгохыг хүсэж гинөө гэдгийг л ерөөсөө одоо тэр асуултанд л хариулахад туслана гэсэн үг. Зөв. Би 10 жил тахтаа psychology гэдэг хичээл авч ирсэхгүй юу? Миний psychology гэл тэгэнгүүт би бодохтой ингээл би яаж аз жаргалтай байх вэ гэдэг асуултанд л хариулах гэдэг даа л гэж бодсон. Бүр ингээл энэ тархины чи урд хэсэг нь тийм гэдгийг хойдлын хэсэг нь тэгдээн чинь тархинд ингэж кофе ууж нэгт ингээл миний бизнес бүр шал ондоо байсан. Тэгэхээр надтай адилхан psychology гэж юу гэдэг юусэн мэдгүй байгаа хүүхдүүдэд. Тэгэхээр айгүй сонирхолтой байна. Чи энэ заах чаа хичээлээ дахиад жоохон ингээд дэлгэрүүлээд яриач яг ингээд ямар юм тодорхой том сэдвүүдийг чи хамрыг гэсэн бодолтой байгаа вэ? За тэгээд ер нь бол яг манай хичээл яг яаж явах вэ гэхээр 7 хоногт 2 удаа. Тэгээд нэг нь болохоор pre-recorded цаг 20 минут. Тэгээд нөгөөт нь болохоор live-аар бас цаг 20 минут явна. Тэгээд 7 хоног болгонд одоо эсвэл нэг юм уу 2 одоо тийм сэдвийг ерөөсөө хамарж ярина гэж бодож байгаа. Тэгээд одоо энэ psychology-ийн дотроо маш олон ийм салаа мөчр байдаг. Тэгээд тэд нар нь одоо жишээлбэл дурдах юм бол одоо clinical psychology, counseling psychology, industrial psychology гэл маш олон төрөл байгаа. Тэгээд ирэнгуут хүүхдүүд сураад ирэнгуут нөгөө коллеж давах хичээл одоо хийх юм уу хүртэл өөр болдог. Зарим нь болохоор research талдаа явах уу, зарим нь болохоор одоо practice талаараа явах уу гэл одоо төрлийн юм байдаг хгүй юу. Тэгээд тэрийг нь ингээд одоо нэгээр ч юм уу ингээд багаар ингээд эсвэл багцлаад нэг тайлбарлаж өгөөд тэгээд заримдаа болохоор
манай сургууль дээр байдаг одоо профессорууд жишээлбэл одоо social psychologist байгаа, дээрээс нь одоо энэ researcher байгаа, дээрээс нь industrial psychologist байгаа. Тэднэрээр ингээд яриа аваад тэдний өдөр тутмын амьдрал ямар байдığım ингээл тэгэл одоо яг юу хийдیں, тэр мэргэжлэрээ яг юу хийдэг, ямар ажил хийдیں, одоо яаж тэр одоо байгаа газартаа хүрсэн гэх тэ тэр болгоныг ингээд тайлбарлуулаад тэрийг ингээд сурагчдад pre-recorded байдлаар хүргэнэ гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол яг сэтгэл зүйн мэрэгжил гэдэг талаас яаж одоо нэг их сургуулаас бүр ингээд зарим нь болохоор мастер хүртлээ тийм мастер тэгээд дээрээс нь одоо энэ лиценз авах хүртлээ тэгээд эсвэл нөгөө их сургуулаас үргэлжлүүлээд доктор тэгээд докторийн цаанах манах гэдэг тэдний бүгднийг ингээд хамраад ярина гэж бодож байгаа. Зөв. Чи ингээд багш нартайгаа ярилцаад яг тухайн мэрэгжлийг өөрсдөө амьдрал дээр хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээ уулзуулсан гэлтэй аягүй сонирхолтой санагдаж байна. Мэдээж л яг хүмүүс энэ зүйл яг миний хийх хүсэлтэй зүйл үгүй юу гэдгийг мэддэг бах тий. Тэгэл одоо жишээлбэл би өөрөө хүртэл ингээд анх psychology гэдэг хичээлийг авч байхдаа ингээд баахан нөгөө нэг theory, баахан одоо нөгөө нэг юм dry content аягүй заадаг байсан. Тэгээд ирэнгүүт за яг psychologist болохоор яг яад юм бэ гэд тэрийг айгүйх мэдхийг хүсдэг байсан байхгүй юу. Тэгээд тийшээ яаж хүрэх юм бэ гэдгийг айгүйх тэгж сүүл руугаа ингээд одоо 3 дахь 4 дахь жил рүүгээ ингээд явах тусам улам илүү ойлгож эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэрийг анханасаа мэдсэн байсан бол би бас одоо хэрэгтэй хэрэггүй юм хийх байсан ч юм уу тий. Тэгээд тиймэрхүү мэдээлэл надад хэрэгтэй байсан гэж бодоод тэгээд бас сурчид өөр хүүхдүүд бас хэрэгтэй байх болов гэж бодоод тэгээд одоо хамгийн гол нь тэр чинь багш нар өөрөөсөө амьдралыг айгүйх ярьж өгдөг хичээл суухаар тэгээд ирэнгуут чинь тиймэрхүү клиенттай ажиллаж байсан юм байна. Тиймэрхүү судалгаа хийж байсан юм байна. Тэр нь яасан сонирхолтой. Энэ арай биш ээ. За энэ бол надад тохирохгүй байна. Би энийг арай хийж чадахгүй юм шиг байна. Тиймэрхүү юмнуудыг айгүйх яваандаа авдаг хгүй юу. Тэгээд ирэнгуут айгүйх тийм эртгэн шийдэгдэж болох, эртгэн мэдчих болох зүйлийг ингээд айгүй тийм сүүл рүүгээ мэдхээр хаяадаа жоохон тийм харамсах юм айгүйх байгаад. Тэгээд тиймэрхүү харамсах юмнуудыг л багасгах одоо тийм зорилготой л. Чи ингээд анханасаа ингээд psychology мэрэгжилтэй байсан уу эсвэл мэрэгчлээ сольж исэн үү? Өмнө нь болохоор бизнесээр сурна гэж боддог байсан. Тэгэл коллежд очиод эхний 2 кварталаараа ер нь бол бизнесийн хичээлүүд аягүй хавдаг байсан. Тэгээд ирсэн чинь ерөөсөө бизнес ер нь нэг бизнес чадахгүй байна дөө гэд. Тэгээд яаж яхаа нөгөө манай нөхөр болохоор өөрөө бүр яг бизнесээр ингээд хар багасаа айгүйх тийм сонирхолтой. Тэгэл ингээд би ийм бизнес хийжсэн, ингэж хүнд юм зарлаад ингээд ийм ашиг олж исэн гэл тэгэл ингээд яриад ирэнгуут чи яа за яг шигээ би бол чадахгүй байна гэж бодсон юм чи. Надад ерөөсөө анханасаа тийм passion байхгүй юм байна. Тэгээд дараа нь ингээд psychology хичээл аваад эхэлсэн чинь ийм байд юм уу? Ийм байд юм биш үү? Би яагаад энийг ерөөсөө мэдээгүй юм бэ? Гэд тэгэл ингээл дараа нь багш нартайгаа ярьж үзсэн чинь за энэ ер нь бол илүү сонирхолтой байна. Ерөөсөө psychology гэдэг зүйл чинь миний амьдралд аягүй дутагдаад байсан юм байна гэдгийг аягүй ойлгоод тэгээд дараа нь ингээд psychology-г аягүй судлаад тэгээд бичлээ сольсон. Тэрнээс биш ер нь бол яг өнөө хэлэх юм бол амьдралдаа хийжсэн хамгийн том одоо аав ээжээсээ зүүрч хийсэн шийдвэр бол ерөөсөө бичлээ солих байсан дөө. Тэгээд тийч зүрсэн ч гэсэндээ чад мэрэгчлээ дуртай. Тэгээ энэ мэрэгчлэрээ ингээд бусад заах хүсэлтэй байгаа гэхэлэр айгуу гоё сонсогдож байна. Тэгэл эн чинь өн мэрэгжил нь болохоор яг надад бас айгуу хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл өдөр тутмын амьдралд яг хүмүүстэй яаж харьцах вэ? Одоо жишээлбэл ингээд өөрийнхөө дотны харилцаан дээр хүнийг яаж сонсох вэ? Яаж ойлгох вэ? Би өөрийгөө яаж илэрхийлэх вэ? Тэгээд одоо бусад тусалцаа хэрэгтэй хүнд яаж туслах вэ? Юуг нь хэлж өгөх үү? Юуг нь хэлэхгүй байх вэ гэх тэр нарийн ширээ ямиг айгүйх одоо өөртөө авч үлддэг. Тэгээд ингээд ирэхээр чинь ингээд хүн би өөрийгөө хүртэл ингээд илүү сайнаар ингээд өөрчлөөд илүү одоо better me болгож байгаа байхгүй юу? Тэгээд тэрүүгээр бас айгүйх таалагддаг надад. Чи сургуульд сурж байхдаа нэг юу хийдэг байсан уу? Тодорхой хэмжээгээр нөгөө нэг судалгааны ажил хийдэг байсан уу? Судалгааны ажил тусалдаг байсан уу? Би ер нь бол яг 4-р курстаа ороод судалгааны ажилд тусалж эхэлсэн. Тэгээд нэг манай нэг профессор Dover гэдэг нэг профессор гэдэг social psychology
social psychologist байдаг. Тэгээд тэр болохоор ингээд төрөл төрлийн судалгаа хийдэг. Тэгээд доор нь бас баахан ингээд ийм PhD-ээр сурж байгаа, мастераар хийж байгаа сурагчид байдаг. Тэгээд тэдний ингээд судалгааны ажил туслана. Тэгэл тэдний ингээд хийж байгаа юм ингээд хажуунаас нь бас харж хянж туслана. Тэгээд дээрэс нь нэхэм сурна. Тэгээд бас ингээд айгүй тийм нэг юм том project-ээр юм ажиллаж байгаа одоохондоо. Гэтэ яг нөгөө ковидос болоод яг зөксөнгөө байгаа л да. Гэтэ би юу нь бол экспериментер байсан баггүй юу. Тэгээ ингээд нөгөө participant ингээл орж ирэхээр ингээ нөгөө яг экспериментийн ингээд одоо жишээлбэл юм blood pressure одоо нөгөө нэг зүрхний юудүүлээ зүрхний цохилт уучлаарай. Тэгээ зүрхний цохилт мохилт нь яаж өөрчлөгдөж ингээ тиймэрхүү юм минь айгүйх авдаг. Тиймэрхүү ажил хийдэг. Тэгээд тэрнээсээ гадна бас волонтер ажил айгүйх хийдэг бас. Тэгээ internship бид нар мэдэр гэл ер нь л одоо sexual assault нөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс тэгээ дээрээс нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст айгүйх тусалдаг, уцаар ирдэг. Тэгээд хэрэгтэй зүйл юу байна? Туслалцаа дэмжлэгээ тэднэрээ нэг өгдөг. Тэгэхээр миний ойлгож байгаагаар чи ингээд psychologist энэ research assistant хийхээс гадна бас дахиад тийм айгу хэцүү байдал байгаа хүмүүс тусалдаг тийм яг ингээд амьдарч өгөө тий уцаар хэмбэлээ. Тэгээ одоо тэгэл нэг юм hotline гэдэг нь шүү дээ. Crisis line гэдэг энэ тэр crisis line гэж ярьдээ. Тэгээд тэр тэмцээнээ ингээд очиж нөгөө сохирчтой уцаар ирдэг байхгүй юу? Тэгэл хаяадаа болохоор бүр нэг цаг зүгээр л нэг хүний хашгирж байгаа, уйлж байгааг нь сонсно, гомдолж байгааг нь сонсно, амар хэцүү байгааг нь сонсно. Тэгэл хаяадаа болохоор гэр нөгөө тийм хүмүүс чинь гэр оронгүй байдал айгүйх байд. Тийм хүмүүсийн донд гэр оронгүй байдал айгүйх байдаг. Тэгээд ирэнгууд тэнцээ тийм нөгөө нэг одоо унтчихар газар байна уу гэвэл тиймэрхүү одоо бас утас яриа мөрөж бас болно. Амар сонирхолтой. Чамд чи хоёулаа яриа эхлэхээс өмнө чи өөрийгөө ээж гэж хэлжсэн шүү дээ. Ээж хүмүүс ингээд сэтгэл амар зөөлхөн байдаг бахал та. Тэгэхээр ингээд чамд ингээд энэ ажлыг хийгээд хажуугаар нь ээж гэдэг чинь өөр ингээд бүтэн цагийн ажил болохоор тэр чамд хэцүү байна. Тэгээд дахиад чи боктер хичээл таа. Одоохондоо бол яг ковидос болоод ер нь бол айгүй их юм зогссон байна. Тэгээд дээрэс нь одоо миний хийх байгаа ажил хүртэл тэр ажлын байр хүртэл хаалттай би ерөөсөө ажил дээрээ очиж чадахгүй. Тэгээд тэгэхээр яг надад гоё ингээд яг гоё цаг гараад ирж байгаа байхгүй юу. Гэтэ ер нь бол ингээд ээж байлаа гэдэг одоо тэгээд би ээж болохоор идрийг хийж чадахгүй. Би ээж болохоор ингэж чадахгүй. Би зөвхөн гэртээ хүүгээ харна. Би ээж болохоор одоо ингээд бусад хийж чадах юм орхин гэж ерөөсөө бодоогүй. Би өөрөө болохоор тийм ээж байхаасаа гадна бас айгүйх тийм карьераа бас айгүйх тийж босгоно гэж боддог. Тэгээд ингээд миний хажууд байгаа манай хүн ч гэсэн ингээд бас ингээд ялгаагүй сурж байгаа ч гэсэн бас эрэгтэй хүн ч гэсэн аав ч гэсэн нөгөө нэг зөвхөн манай эхнэр хүүхд гэртээ байж байгаа. Ингээл тэгэл өөртөө аргалаад би ингээд мөнгө авчиж тахад болно гэдэг биш. Би хэдий санхүүг нь авчрах ч гэсэн бас би хүүхдээ бас ингээд харж өгч эхнэрийнхээ хүссэн юм хийлгэнэ гэж айгүйх явдаг болохоор би тэрэнд нь айгүйх гэж баярлаж тэгээд тэрнийхэн хажуугаар бас айгүйх ээж байхынхаа хажуугаар ингээд сургуулаа төгсөөд хажуугаар нь бас маш олон юм хийж амжуулаад болоод идэв. Тэгэл ер нь support system гэдэг зүйл чинь маш чухал шүү дээ. Хэрвээ чи нухгал танай хүүхд чи хэдтэй гэсэн яг би нэг хэдэн настай хүүхд одоо бүр нэлх хүүхдтэй бол амар хэцүү бах тий. Амархан юм. Би 2 дугаар курс төгсөөд хүүхдтэй болж байсан байхгүй юу. Тэгээ манай хүү одоо нэг 2 нас гэдэг байсан. Би нэг 4 сартай юм уу? 2 нас 4 сартай. Тэгэл ерөөсөө хар ялах байхаас нь тэгэл хичээлдээ яваал хүүхдүүхтэй аргалал. Тэгэл хичээлийнхаа дундуур ингэж нөгөө нэг газар очиж нуугдаал нөгөө сүүмгээс сааж магаал тэгэл хөлдөөж мөлөөгөл тэгэж мэгэл жижиг сажиг юмнууд айгүйх хийдүүлсэн. Тэгэл яг ээж байгаад байна гэхээр илүү одоо нэг инхээр айгүйх stigmatized гэдэг хэвгүй ялангуяа ингэ юм хар залууханд ээж болохоор айгүйх тийм хүмүүс буруугаар их ойлгодог. Тэгэл ерөөсөө одоо жишээлбэл
ээж өчх юм бол хичээлээ сургуулаа юу хаячин юм уу тий ээж байхаараа ерөөсөө одоо тэгэл сайн ээж байдгүй мэдгүй ч юм уу тий тиймэрхүү юмнууд айгүйх миний чихэнд амар сонсогдож байсан. Тэгээд бас тэгээд тийм ч гэсэн ингээд айгүйх үгүй би тийм бишээ би чаднаа гэж тэгэл айгүйх зүтгэдэг. Чамаг тийм сонсогдол надад амар харамсалтай санагдаж байна. Тэр хэцүү. Яг ингээд эхэндээ ингээд сонсож гот ч аа. Нэрнгээсээ ийм юм уу? Би нэрнгээсээ юм бичих юм уу тий? Одоо жишээлбэл би яг жимсэн болол тэгэл яг ингээд 2 дугаар курсээ төгсчүүл жимсэн болоо мэдчихээд яг ингээд жоохон бүрхэг санагдсан байхгүй юу? Яг үннийг хэлэхэд бас ингээд баялж байгаа шүү дээ тэр чинь. Яна би хүүхдээ болчлоо гэл тэгэл баялж байгаа тэгээд ингээд миний relationship хүртэл айгүй тийм гоё тэгэл яг ерөөсөө ингээд хүүхэд өсгөх чадвартай гэж өөрөө боддог байхгүй байсан байхгүй тэгсэн мөртлөө гівэнд хүмүүс миний талаар ингэж хэлээд ирэх юм гот манай эмч хүртэл ингээд хамгийн түрүүнд ингээд одоо чи чадах уу матах уу гэл тиймэрхүү асуугаад ирэхээр чи ингээд юу яриад байгаа юм бэ чадах уу юм одоо над чи хүмүүс чаддаг юм уу гэдгийг айгүйх боддог байсан. Тэгэл гэтээ яг ингээд psychology-оор сураад иглэнгууд тиймэрхүү юмнуудыг айгүйх тэгж ойлгож эхэлдэг. Тэгээд ирэнгууд бас дээрээс нь дахиад ингээд төрлийн одоо жишээ psychological одоо motivation ч юм уу тиймэрхүү юмыг айгүйх сураад ирэнгууд за иймэрхүү одоо жишээлбэл одоо ингээд жоохон хэцүү байгаа үедээ яаж өөрийгөө ингэж дээшээ нэ авч гарах уу? Тиймэрхүү юм бас айгүйх сурсан. Би буруу санджиж магадгүй. Гэхдээ Монголд айгүй олон оюутан хүүхдүүд эсвэл 10 жилийн хүүхдүүд эрт хүүхдтэй болдог гэж тийм асуудал айгүйх байгаа гэж асуудал биш ээ. Тийм асуудал гэж хэлэхгүй биш. Миний монгол хэл амар тийм сайн биш. Ингээд одоо ингээд харилцаа ярилцаа ингэ хийж байгаа даа өөрийгөө амар гахаад би яагаад юм подкаст амбиг амар гахаж байгаа. Зүгээр тийм амар гоё хийж чинь зүгээр. Тийм нөхцөл байдаг Монгол. Тэгэхээр миний бодлоор энэ подкастыг сонсож байгаа эрт хүүхдтэй болсон эмэгтэйчүүд бас байгаа болов уу гэж бодож байна. Хүмүүс чи зориулаад боловсролын тал дээр эсвэл карьерийн тал дээр юу гэж зөвлөгөө өгөх байсан бэ? Энэ асуултанд яг хариулахад бол яг ингээд сонсогчтой ингээд ялангуяа над шиг ижилхэн одоо юм түүхтэй ч юм уу над шиг ижилхэн юм storyтэй ээжүүд эсвэл аауд ч гэж болно шүү дээ. Тэгээд тиймэрхүү хүмүүс байвал ингээд хэрвээ одоо ингээд хүүхд төрүүллээгээ та нарыг ингээд хүүхд төрүүллээгээ та нар ерөөс тэгж зогсооно гэж байхгүй. Хэрвээ та үнэхээр одоо юм боловсрал эзэмшмээр байвал эсвэл карьертэй болмоор байвал эсвэл зүгээр ажил хиймээр байвал ямар ч байсан яадан тэрийгэ хиймээр байвал ерөөсөө ингээд өөрөө хийгээрээ ингээд та нарыг ерөөсөө тэгж зогсоохон байхгүй шүү гэж ерөөсөө хэлмээр юм. Тэгээд ялангуяа одоо ингээд Америкт суралцах ч юм уу те Америкт суралцаад ингээд боловсрлаа дээшлүүлээд тэгмээр байвал одоо ингээд яг манай ингээд энэ зуны бофод ингээ хамрагдаарай 2 3 жилийн дааж юм уу эсвэл энэ жил ч юм уу дараа жил ч юм уу тэрний дараа жил ч юм уу ямар нэгэн байдлаар Америк руу явж боловсруулаад дээшлүүлмээр байвал манай бофод хамрагдаарай. Яагаад тэгэхээр энэ програм бол миний бодлоор ерөөсөө зөвхөн тэгэж 10 жилээр төгсөж байгаа хүүхдүүдэд ерөөсөө биш. Эсвэл зөвхөн одоо тэгээд ингээ зөвхөн сурагчдад бол ерөөсөө тэгэж биш гэж би боддог. Аавч гэсэн ээжүүд ч гэсэн ерөөсөө л ямар нэгэн хүсэл зорилготой байвал бид нэр хийж чадах юм байвал ерөөсөө л нээлттэй шүү гэж хэлмээр. Тийм. Миний санджаагаар бол айгүй олон тийм гэр бүлтэй хүмүүс манай application process гэдэг хичээлийг авч исэн. Тийм тэгэхээр хэрвээ сонсогчд байх юм бол энэ зэрэг TOEFL-ийн хичээлээ аваад манай тийм багц байгаа шүү дээ сургалтаа үргэлжлүүлье гэдэг TOEFL-ийн хичээлээ graduate application process хичээлээ аваад хэрвээ мэргэжлээ ингээд солиод psychologist-аар зөвлөлтэй зэрэг манай дараагийн хичээлийг аваарай гэж хэлмээр байна. Окей. За тэгвэл чамд өөр ингээд миний магадгүй асууж амжаагүй яг одоо энэ подкастыг сонсож байгаа тэгээ бопод сурахгүй гэдээ эргэлдэж байгаа тийм хүүхдүүд ч юм уу за эсвэл хүмүүс байх юм бол чи ямар зөвлөгөө эсвэл ямар уриалга хэлэх байсан бэ? Ер нь бол ингээд тиймэрхүү хүмүүс байвал одоо жишээл яг ирээдүйдээ эргэлзэж байгаа хүүхдүүд аяух байгаах тий. Одоо
яг юу хийхээ мэдэхгүй. Яг ирээдүйд нэг алхам хийлээгээд тэр нь хаашаа нөх хөтлөгдөд явахыг ерөөсөө мэдэхгүй байгаа хүмүүс айгүйх байгаа бах. Тэгсэн ч гэсэн бас ингээд за би ингэмээр энэ тэгмээр энэ гэж бас тэрийгээ баг зэрэг ойлгоод тий баг зэрэг наантай цаантай ойлгоод байгаа хүмүүс бас байгаа байх. Тэгээ яг би бол яг тийм байдалтас байсан. Яг ингээд 10 жилээ төгсөөгүй байхдаа ингээд яг өөрийгөө яг юу хиймээр байгаагаа юусэн мэдэхгүй байсан. Тэгэл ерөөсөө нэг юм 10 жилдээ нэг хятад л сурдаг байсан, волейбол тоглодог байсан. Тэгээд ерөөсөө хичээл мичээл дээр хаяад үзэхгүй зүгээр нэг спорт хөвөл явцдаг хүн байсан. Тэгээд тэр угаасаа тэгтээ тухайн үед болохоор би спортыг хөөхгүй гэж ерөөсөө боддог байсан. Тэгээд тэр өөрийнхөө ирээдүйд амар эргэлзээд өөртөө маш сэтгэлгүй болдог. Тэгээд тиймэрхүү байдал байж байхдаа бол ерөөсөө нэг юм ганц харамсдаг зүйл байсан юу байсан бэ гэхээр эртхэн өөрийнхөө ирээдүйг гартаа хатгаад за би энийг хиймээр байна. Би ингэмээр байна. Тэгээд хийж байхдаа угаасаа амар тийм одоо жишээлбэл ингээд зориг гаргах хэрэгтэй шаардлагатай болно шүү дээ. Тэгэл зориг гаргаад тэгээд хийгээрээ тэгээд хамгийн гол нь айдастай байж болно, өөртөө итгэлгүй байж болно. Ингээд багаар нэг алхмаар ингээд алхах тусам илүү би чадах юм байна гэдэг ингээд бодол өөрчлөн төрөөд илүү их итгэлтэй болно. Тэгээд миний амьдралд бол ерөөсөө чадахгүй би ийш орж чадахгүй би ингэж чадахгүй би арай тэгж чадахгүй хаа гэж боддог аюу их бодол байдаг. Тэгтээ зөвөр ингээд өөрөө зориглоод үгүй яа гэв би чадаад хийгээд үзье. Тэгээд боддог. Тийм болохоор одоо тэгээд тэгж бодоод хийгээд үзээрэй. Тэгээд хамгийн гол нь хэрвээ одоо жишээл өөрийгөө хэдий одоо жишээлбэл ингээл ийм амарлаг ийм ах ихнэр ингээл амарлаг хичээл зааж байгаа өстой жинхэнэ Америкийн лаглаг шилдэг сургуулиудаас хурж ив зааж байгаа би эдгээр шиг бол чадахгүй матгүй гэж бодож ш магадгүй зарим нь. Гэхдээ зүгээр тэр одоо эдгээр хүмүүс ч гэсэн бас ялгаагүй ингээл нэг алхмаар за би юудсан хийгээд оролдоод үзье гэсэн хүмүүс байдаг. Тийм болохоор ерөөсөө тийм тэнгэрийн амьтад шиг бити ерөөсөө бодоорой. Тусалцаа хэрэгтэй байвал ерөөсөө шууд асуугаараа ямар ч санаа зовлтгүй. Тэгээд хамгийн гол нь бид нар бүгдээрээ ингээд энэ боб програмыг яагаад хийж байгаа гэхээр ингээд бүх хүсэл эрмэлзэлтэй бүх хүүхдүүд ингээд туслах гэж энэ ч байгаад байгаа шүү. гэж ерөөсөө хэлмээрээ. Тийм болохоор зөрөгтэй байгаарай чаднаа. Тийм яг чиний хэлсэн зөв бид нар энэ боб програмыг зүгээр л хүсэл эрмэлзэлтэй байгаа хүүхдүүдэд туслахын тулд хийж байгаа. Тэгэхээр дахиад хэлгээд хэрвээ ямар нэгэн байдлаар санхүүгийн хувьд ч юм уу боломж бололцоо байхгүй бол энэ зэрэг за энэ надад энийг би чадахгүй юм байна да. Эсвэл багшнаасаа жоохон сүрдээд за энэ багш нарын хүрээлэл биш байна да гэж бити бодож хүсэж байна. Санхүүгийн асуудалтай бол бид нар чамд аль болох чиний хичээл сэтгэлийн чинь хэрэг бид нар харах юм бол аль болох тийм. Тэгээд бас дээрэс нь манай багш нар ч гэсэн хизээ нэгэн цагт та нарын готлон дотор байсан. Тийм. Гэтэ хизээ нэгэн цагт бид нар та нартай адилхан өөрсдийгөө би ямар тэнэг юм бэ гэж бодох үеэр зөндөх байдаг. Тийм учраас өөрсдийгөө бити голоорой гэж хүсэж байна. Та нарт байгаа хамгийн чухал зүйл ерөөсөө цаг хугацаа гэдэг та нар энэ дараагийн ирээдүйн 2-3 жилдээ сурах цаг хугацаагаа алдчихвал юм бол чиний амьдрал чинь хэдэн жилээр хойшлж магадгүй. Тийм учраас дараагийн 2-3 жилдээ хэрвээ та нар ингээд 9-10 дугаар ангийн хүүхдүүд болвол энэ зэрэг дараагийн 2-3 жилдээ миний хэн байсан өнгөрсөн хэн байсан хамаагүй гэж урагшаа зүтгэрэй гэж хэлмээр байна. Манай сонсогчд гэсэндээ ингээд бит хоёрын ярилцлаганаас амар гой дулаахан энержи мэдэрсэн баг гэж бодож байна. Дахиад тавтаад хэлэхэд хэрвээ мэдлээ сонгож амжааг байгаа эсвэл зүгээр сэтгэл судлал гэдэг зүйл миний амьдрал ямар хэрэгтэй вэ гэдгийг хараахан ойлгож чадахгүй байгаа. Гэхдээ тэр талаас сонирхож байгаа хүмүүс байх юм бол дараагийн хичээл бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. За тэгээд энэ удаагийн дугаар орсон чамд дахиад маш их баярлалаа. Чамд ингээ хамгийн сүүлд хэлэх зүйл байгаа юу? Тэгээд чиний хэлэх зүйлээр өндөрлөе гэж бодож байна. Тэгээд юудсан энэ удаад уурж оролцуулсан үнэхээр баярлалаа. Тэгээд бас бусад дугааруудыг үзээрэй амар гой багшууд амар лаглаг мундаг хүүхдүүд байгаа шүү. Тэгээд бас айгүйх тийм өөрөөсөө сурсан зүйлүүдээ бүгднийг айгүйх тэгж заах хүсэлтэй маш олон хүүхдүүд байгаа шүү. Хүүхдүүд гэхээр айгүйсаа нэ багш нар байгаа шүү. Тэгээд хамгийн гол нь амоохтай
үргэлж хамт байгаарэ. Тэгээ манай Боб сургалтанд хамрагдаарэ. Чадах ятгаараа бид нар хичээгээд хийж чаддаг зүйлээ та бүхэнд заахыг айгүйх хичээнэ. Баярлалаа. Тэгээд та нар сонсон байх гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаар хүртлээр дахин уулзлаа. Тэр баяр таа. Баяр таа.